За хотоодны улаан шархлаатай хүмүүс юу л анхаарай. За хотоодны улаан шархлааг бол гэртээ энгийнээр эмчилж болох аргыг зааж өгье. За энэ модлог алгай харагдаж байна. Энээсээ бол нэг иж үсээд авчи. За дахиад нэг үсээд авчи. Ер нь бол айл гэрт ер нь бас алгай байж дээ шүү дээ. Тэгэхээр энийг ашиглаад л хотоодны улаан шархлаагаа эмчилнэ л гэсэн үг. За энийгээ болохоор буцалсан бүлээн усанд хийгээд л угаачих юм. Угааж цэвэрлэж гэнэ гэсэн үг. Өөр элдв янзын бодистой, эсвэл содтой ч юм уу ямар нэг юм угааж болохгүй. Тэгэх юм бол энэ өөрийн дотор байгаа шүлтлэг тэгээд энэ эмчлэх тийм доторх ферментүүдэд алдна. Тэгээд зүгээр бүлээн усан дотроо угаагаал цэвэрлэхэд болно. За тэгэнгүүтээ энэ алоёхоо энэ үзүүр хэсгийг нь аваад энэ модлог алоё болохоор нь хоёр талаараа юм өргөстэй байгаа. Өргөсийг нь сайхан авчих юм. Ер нь энэ гадна талын хальсыг нь тэр чигтэн ч яхаа авч болно. Тэгэх юм бол гашуун амт нь хамаагүй багасна. За тэгээд энэ алоё нь болохоор яад юм бэ гэхээр хотоодны ханы нөхөн төлжилтийг сайжруулж өгдөг. За энэ арилгасан алоё миксерлүүгээ ингээ хийчихээ миксерт нь гэж бодод. Тэгээд энэ алоё бас 100 наст гэж олон зуун өвчнийг бас ангаах чадaltaй. Тэгээд хотоодны хүчлийг бас бууруулад шүлтлэгийг тэнцвэржүүлж өгдөг, pH-ийг тэнцвэржүүлж өгдөг. Тийм өөрөө чадвартай. Ер нь бол эдгээх чадвар нь бол маш өндөр байдаг алоёх. За энэ алоё ингээд ер нь жоохон гадаа хальстай хийчихэж байгаа болохоор ерөнхийдөө жоохон амт нь бол жоохон гашуун болох гэдэг. Тэгэх юм бол энэ дээрээ зүгийн бал хийж болно. Зүгийн бал хийж болно. Цэвэр зүгийн бал. За энэ алоёхоо хүчийг яаж сайжруулах вэ? Хүчийг сайжруулахын тулд аруur имийн хаан аруурыг хийж болно. За аруur бол хотоодны ханы нөхөн төлжилтийг сайжруулдаг. Одоо энэ нэг ойролцоогоор би ийшээ нэг 5-ыг хийсэн баха. Өмнө нь бас нэг ганц 2-ыг хийсэн байсан. Тэгэхээр энэ дээр бол нэг халбахыг хийхэд хангалттай. Хүчийг сайжруулахын тулд зүгээр алоё дангаар нь хэрэглэсэн ч болно. Алоё зүгийн балтайгаа хэрэглэсэн ч болно. Ер нь бол зүгийн бол бас хотоодны бас хүчлийг бууруул бас нөхөн төлжилтийг сайжруулдаг. Бас аягүй сайн хотоодонд. Хотоодны бадган салстыг нь арилгаж өгдөг. Тэгээд энэ амтыг нь гоё зөөлрүүлж бас өгнө. Тэгэхээр зүгийн болно гэд хийчихье. За ингээд бэлэн боллоо. За энэнийг болохоор жирэмсэн болон хөхүүл тэгээд нялхнараа хүүхдүүд бол жоохон хүүхдүүд бол хэрэглэж болохгүй. Яагаад тэгэхээр энэ суулгалтыг дэмжиж гидсний үйл хөдөлгөөнийг нэлээд төвчүүлж өгдөг байхаа. Тэгэхээр хүүхдүүд бол жирэмсэн хүмүүс бол суулгах аюултай. Тэгээд энэ хэрэглэж байгаа хүмүүс суулгаа их суулгаад байвал бас түр завсарлаа шүү. За энэ нэг иймэрхүү шингэн ялцанхаа зүйл болж байна. Энэ бол хотоодны шарах улаалтын үед бол маш сайн. За ингээ нэг иймэрхүү. Энийгээ тэгээд нэг амны халбгаар л хоолноос 10-20 минутын өмнө л идчихье. За нэг амсаад үзье. Юу н жоохон гашуун болсон байна. Тэгэхээр зүгийн балаа нэмж болно. Сая зүгийн бал арай жоохон багтчих шиг боллоо. Тэгээд гадна талын хальсыг нь илүү сайн арилгах юм бол гашуун амт нь багасна шүү. Зүгээр энэ гашуунаар нь бас идсэн ч болно. За энэ мэтчлэн энгийнээр ирүүлж аргуудыг мэдхийг хүсвэл бидний дагаарай.